Архи бол дэлхийн хамгийн хортой бодсоо. Жил бүр энэ терроризм, дайн, хүн амны хэрэг, зам тэргууслаг нийлүүлснээс ч олон хүний амийг авч оддог. Ослууд, хүчирхийлэл, гэмт хэрэг улмаас 10 гаруй сая хүн гэмтэж, хэдэн зуун сая хүн өвчнөд шаналж үлддэг. Хэрвээ архи өнөөдөр байгаагүй бол үүнийг шинээр нэг тухай бодоод ч хэрэггүй зүйл байх байлаа. Гисэн хэдий ч өнөөдөр 2 тэрбумаас дээш хүн архи уудаг. Бидний ихэнх нь шар айраггүй шарсан бах, дарсгүй хурим, шампансгүй үзлэгийг төсөөлөгдөж бэрх. Бид амралтын өдрөөр архи уудаг. Гэхдээ ажил дууссаны дараа стрессийн үедээ, тайвширсан үедээ, өнөгтэй бас баяртай үедээ гэртээч гадуурч адилхан уудаг. Архи бол нийгмийн усны парадокс. Яагаад бид өөрсдөө хамгийн их оролдог зүйлтэйгээ ингэж их зуралддаг юм бол та ганц хондог юм уух үед. Архи бол шар айргийн хөрөн эзэх замаар өрсөлдөгчөө устгахын тулд үйлдвэрлэдэг нэгэн төрлийн биологийн зэвсэгэн. Согтуур болгонданд архийг усаар шингэлээд, жимснээс эхлээд карамел хүртэл янз бүрийн амт оруулагчтай холсон байдаг. Зөвхөн нэг балгахад л архин дах секстиллион тооны молекулууд таны ходоод болон нарийн эцсийг дүүрэн усаж ордог. Эндээс тэд таны элэг рүү мөн тарих зэрэг бусад эргэнтэнд хүрнэ. Элэг бол таныг хоргожуулах үндсэн хэсэг. Гэхдээ элэгтэн 5 минут тутамд ердөө нэг балга шар айргийн хэмжээтэй тэмцэх спиртийг л боловсруулах чадвартай. Тиймээс та маш удаан уухгүй бол элэгтэн ачаалаад ийлхэ болно. Харин үлдсэн архины молекулууд улам нэмэгцээр байгаад тархинд тань хоримтлагдана. Ингээд л эмх замраагүй байдал эхэлдэг. Эдгээр урилгууд зочид тархийг тань дүүргэж, нейротрансмиттер болон рецепторуудад нь нуцалдаж эхэлнэ. Тэдний хийдэг хорлон сүйтгэх механизм маш нарийн тул эрдэмтэд одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа. Гэхдээ бид архи нейронуудыг мэдээ алдуулж тэднийг удаашруулн харилцаа холбоог нь алдагдуулдаг гэдгийг мэднэ. Энэ хэд хэдэн нөлөөтэй. Чамайг нойрмог болгож, бухимдлаа стрессийг ярилгадаг, таны шийдвэр гаргах ба өөрийгөө хянах төв болох урд талын бор гадрыг унтрааж илүү хяналтгүй болгож, ер нь л хийхгүй байсан зүйлсийг хэлэх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн эндорфин буюу сайхан мэдрэмж төрүүлдэг молекулуудыг ялгаруулдаг. Эдгээр нь бид бусдаа хамт инээх, дуулах, бүжиглэх үед ялгардаг бөгөөд төр зүрийн өмчүүдийг хамтын дурсамж болгон хувиргахад тусалдаг бодисууд юм. 1, 2, 3 ундаг уусны дараагаар дэлхий зөвхөн хөнгөрсөн мэт санагдаад зогсохгүй, бусдаа хамт байхдаа бүрч хөнгөн болдог. Бидний эргэн тойронд байдаг үйл үзэгдэх айдас, өөртөө итгэлгүй байдлаа ханд цойлорч та урд урдынхаас илүүтэйгээр өөрөөрөө байгаагаа олж мэдэх болно. Ярих, инээх, дуулах, баяр хөнгөө хуваалцахад тулгардаг айдсууд тань багасна. Яриа илүү уянгалаг болж, инээмсэглэл илүү удаа үргэлжилж, танихгүй хүмүүс найз бүр хайртай хүнтэй болно хойрч мэднэ. Төр зурч болон хүн байх гэдэг тэр хүн дачааг та дангаараа өрөх шаардлагагүй мэд мэдрэмж төрнө. Архи нь айдуу тайвна, үл ялэг зориг, нөхөрсөх тутам байдлын сайхан зэгт байрлаж чаддаг тул түүнийг нийгмийн туслахаа гэж нэрлэх нь бий. Гэхдээ энэ маш олон үн цэнтэй зүйлсийг золиослдог. Таны бие архийг тогтмол уух үед дэлхийн хэдэн тэрбум хүнд архи уух нь цаг хугацааны явцад улам давтагддаг. Тохиолдлын уух нэг удаагийн зүйлс эхлээд 7 нөгөөр нь зуршил болж дараа нь өдөр тутмын зав үйл болгон хүрдэг. Найзуудтайгаа уулзах эсвэл ажлын дараа амрах нэрийн дор. Тэгэд өргүүлж илээ их уудаг мөртлөө ингийн амьдралтай нэг найз байдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам хундагны доо нэмэгдэхийн хэрээр хор уршиг нь хоримтлагдана. Архины молекул нь ус болон өөхөнд уусдах тул биеийн бараг бүх эс эдэд нэвтрэх чадвартай. Харин бие архийг задлахтаа түүнийг ацетилдегид болгон хувиргадаг бөгөөд энэ нь архинаасаа ч илүү хортой химийн нэгдэл бөгөөд эдис ДНХ-т нь сүтгэдэг. Таны тархинд архи нейронуудыг агшаас тэдгээр холбоог тасалдаг. Ингэснээр тархины өөр хэсгүүд хоорондоо харилцах нь улам хөндрөн. Тархины эд хатангашрын хэрээр дурсамж бүдгэрч сэтгэх чадвар дуудаашарч дементи өвчний эрсдэл нэмэгдэнэ. Та хэдийд яаж ууж байгаагаас шалтгаалдаг. Нас залуу байх тусам хор хөнөөл нь өргөн цар хүрээтэй нэг дорог хэмжээгээр уух тусам үр дагавар нь дорддог. Хүний тархи бүрэн хөгжиж, уцслагдаж дуусах нь 20-од насны дунд үе хүртэл үргэлжилдэг. Тэгэхээр түүнээс өмнө архи уух нь хатаж амжаагүй цементийг цогц шагалгатай адил. 20 наснуудын хувьд тасрах хүртэл уусан тохиолдлууд тархинд 1 жил хүртэл үргэлжилдэг сэтгцэн асуудал үүсгэх нь тогтогдсон байдаг. Өрөөнд дайгаад урсаа мартах, шин зүйл сурахад хүндрэлтэй болох гэх мэт. Өсвөр үеийнх нь 10-аас 24 насны төгсгөлд архи хэмжээгээр уух нь эрт үеийн
Дементагийн хамгийн өндөр эрсдэлд хүчин зүйлсийн нэг юм а. Тэгээд хор тавдар бий. Тамхи уушиг хэмтээдэг шиг арх 8 төрлийн хавдар үүсгдэг. Амнаас эхлээд гидс хүртэл. Түүнчлэн эмэгтэйчүүдэд хөхнөө хор тавдар нэмэгдэнэ. Энэ эрсдэл өдөр дунджаар нэг хүндэг дарснаас бага хэрэглэнээс эхэлдэг. Түүнээс цааш эрсдэл улам нэмэгддэг. Дэлхийд даяар арх жил бүр ойролцоогоор 740 мянган шин хор тавдрын тохиолдлыг үүсгэж 400 мянган хүний амнасыг авч чаддаг. Өөр нэг хохирогч таны илэг. Арх нь өөх төснө бодисын солилцоог алдагдуулж, илгэний эсвүүдэд өөх хөрөмтлөгтөд хөргөдөг. Гэхдээ энэ хөвчлэн ямар ч шинж тэмдэггүй тул та арх уусаар л байхад илэгт нь аажмаар өөхөөр дүүрч, өрөвсөөр хавдаж, эцэстээ ажиллагаагаа алддаг. Сүүлийн шатанд серозуй илэг сорвч. Бараг ажиллах чадваргүй болдог. Энэ 13 жил шаардаж болох ч нэгэнт идэрсэн бол үндсэндээ нөхөн сэргийгдэх боломжгүй. Жил бүр архинд илгээс үтгүүлсэн 600 мянган хүн нас бардаг. Арх мөн таны зүрхийг сулруулж, цусны даралтыг нэмэгдүүлж, цус харуултаа тромбозын эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас жил бүр 500 мянган хүн зүрх судасны өвчнөөр амиа алдаж байна. Гадаа төрхөн хөвдөж арх биеийн эсвүүдийг гэмтээдэг. Арьс хүртэл гэмтэж илүү хурдан хөгшөрсөн харагддаг. Архинд өөрт нь их хэмжээний илчлэг агуулгаддаг бөгөөд үүнээс гадна олон хүнийг маш их өлсгдөг. Арх ухаан жингийн нэмэгдэл, таргалтай гол охин өсвөр бөгөөд үүнтэй хамт бусад олон эрүүл мэндийн асуудлуудыг дагуулдаг. Эрдэмтэд тооцоол хийж үзэхэд эрүүл мэндийн асуудлууд өдөрт 1 шараа иргэнээс эхэлж эрт нас барах эрсдэл, эрчүүдийн хувьд өдөрт 3 шараа иргэнээс, эмэгтэйчүүдийн тухайд өдөрт 2-оос бага хэмжээнээс мэдэгдэхүйц өсдөг байна. Хэрэв миний ярьсан зүйлс танд танил сонсогдож байвал эргэн тойрноо нэг хараарай. Европын холбоонд эрэгтэй хүний өдөр тутмын архины хэрэглээ дунджаар бараг 3 шараа эрэгтэй тэнцдэг. Эмэгтэйчүүдийн хувьд бараг 1. Дэлхийн олон бүс нутагт ялангуяа баруундч үнэтэй төстэй тоогардаг. Бидний хэрэгэлдэг ямар ч өөр мансууруулах бодис арх шиг ийм өндөр хор хөнөөлийн ирмэгдээр байдаггүй. Энэ зөвхөн танай биеийн тухай биш ээ. Арх өөр нэг шалтгаанаараа онцгой, бусдыг сүйтгэх чадвараараа дийлдэшгүй. Арх нь аимшигтай тооны услын шалтгаан болдог. Хитгэн хондог архинаас болж мэдрэхүй муудсан, хяналт сул болсон хүн тэнххэн эрсдэл хийхэд бэлэн байдаг. Тагтан дээр, далаад, эсвэл зам дээр. Жил бүр архинаас үүдэлтэй ослоор 500 мянган хүн амиа алдаад бөгөөд тэдний 300 мянган зам тээвэр ослоор нас бардаг. Эдгэр осолд нас барсан хүмүүсийн талаас илүү нь өөрсдөө угаагүй зүгээр л архи ус нэгнийхээ буруугаас болж өгсөн байдаг. Мөн архи бол хүчирхийллийн томоохон шалтгаан. Паб дахь зодоо, гэр бүлийн хүчирхийлэл, бусд хэрцгий халдлага, хүн амны хэрэггэдэл, улс орноосоо шалтгаалаад тоо хэмжээ өөрч үндсэндээ бүх хүчирхийллийн болон бэлгийн хүчирхийллийн 50% нь согтуу этгээдүүд үйлдэл байдаг. Жил бүр архинаас үүдэлтэй гэмт хэрэг улмаас 100 мянган хүн амиа алддаг. Энэ бол жил бүр пиза хот шиг хэмжээний хүн амыг согтуу үлэг хяддагтай адил. Түүнчлэн амь насанд халгууч маш олон гэмт хэргийн золиос бас бий. Зөвхөн Англид гихтэл жил бүр 500 мянган насанд хүрэгчдэд согтуу хүмүүсийн үүсгэсэн осолд гэмтэж өөр 800 мянган хүн согтуу этгээдийн хүчирхийлэлд өртөнд шархаддаг. Үүнийг архиудаг дэлхийн бусад орнуудад та дүүцүүлбэл жил бүр хэдэн 10 сая хүн бусдын архитлын золиос болж бие махбодын гэмтэл авдаг гэсэн. Хамгийн гэмгүй золиос бол жил бүр төрдөг 600 мянган нэраа хөөгт архи усан жирэмснэхээс үүдэлтэй ургийн архины хам шинжтэй төрдөг. Энэ бол бүх амьдралын турш дагалдах аимшигтэй эмгэг. Архи бол дэлхийн эдийн хэмжээнд тархсан жинхэнэ гамшиг юм. Эцсийн хохирол. 400 сая хүний амьдралыг булаан авсан архи. Таны архи ухаан өөртөө болон бусдад хор хөнөөр учруулдаг хэмжээнд хүрвэл та архины дундалтын үл үзэгдэх шугамыг давжээ гэсэн үг. Ойролцоогоор 400 сая хүн буюу насанд хүрэгчдийн 14 хүн тутам нэг нь энэ ангилалд багтдаг. Энэ шугам хүн бүрт өөр бөгөөд маш бүтгэн байдаг. Гэхдээ хэрэг эмэгтэй хүнд 7 хоногт 8 хондог, эрэгтэй хүн 15 хондог, эсвэл нэг өдөрт 5 хондог архи удаг бол та аль хэдийнэ шугамыг давсна, эсвэл аюул та ойртож байна гэсэн үг ээ. Тэр 400 сая хүний талаас илүү нь архины хамааралд гүн гүнзгий орсон байдаг. Архи таны бие махбодын болон сэтгэл зүйн хувьд зайлшгүй хэрэгцээтэй болсон үед Европ, Америкт насанд хүрэгчдийн 20 хүний нэг нь ийм байдалд орсон байдаг юм. Архинд онцсон хүмүүсийн хэвшмэл дүр зураг нь ихэвчлэн туушралтай байдаг. Ганц шилэн барьсан гэр оронгүй хүн өөр хүүхдээ өргөж орил загнах согтоо аав гэх мэт. Гэхдээ үнэн хэрэгтээ архины донтолт нь маш нам гүм нууцхан байх боломжтой.
Америкийн нэгдсэн улсын нэг судалгаагаар бүх харигчдын 50% бусдын араанд өртдөггүй гэсэн дүн гарчээ. Тэд гол төлөв 2 бүлэгт хуваагдана. Асуудалгүй залуу насанд хүрэгчд. 2 дугаарт амжилттай карьер, гэр бүлтэй дунд насны мэргэжилтнүүд. Тэдний нэг болчгол чи нийгэмд үл зохицох, үл гаргахгүй, өөр хариуцлага биелүүлнэ, магадгүй ямар нэгэн онцлогсон өвчнөгүй байж болно. Гэхдээ дунджаараа бол өдөр 4 хундах шарааргүйч 7 хоногөөр согтдог байна. Та болон таны гэр бүл үнийг анзаарахгүй байж магад орой хоол, ажлын дараа үдшилтэд нэг хундаг уухыг хэн ч асуухгүй. Гэхдээ яг энэ нь архийг маш аюултай болгодог. Өөр ямар ч ман суруулах бодис ийм их хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж, энгийнээр хэрэглэгдэж, хаяхад амархан байдаггүй. Чөтгөртэй гэрээ байгуулсан мэт. Бид архитай гэрээ байгуулсан хүний амьдралын хамгийн том сорилтуудын нэгийг даван туулах туслах зорилготой байв. Хүн хоорондоо харилцаа төвхтэй. Бид ойр дотн байхыг хүсдэг. Гэхдээ бид мөн айдастай, эвгүй, бие биенээсээ болгоомжл хандлагатай байдаг. Би хэд их ярьж байна уу? Тэд үнэхээр надад таалагддаггүй. Хэрвээ би тэнэг зүйл хэлбэл яах вэ? Үүнийг даван туулах ол арга вэ? Архи бол ганц шийдэл биш. Гэхдээ мэдээж нэг арга юм. Энэ бусдаа холбогдох асуудлыг амархан шууд шийдэх арга юм. Судалгаанууд олон зуун жилийн турш бидний мэддэг байсан зүйлсийг баталдаг. Бага хэмжээний архи танихгүй хүмүүсийг ойртуулж чаддаг. Дунд зэргээр хүрээлдэд тааруулж уудах хүмүүс илүү олон найзтай, илүү дотн харилцаатай, бусдад илүү ихтгэл даах санагддаг. Тиймээс архиас татгалзахыг хүсвэл бид түүнээс олж авдаг зүйлсээ үнэнч байх хэрэгтэй. Мянган жил бид эрүүл мэнд амьдралынхаа жилүүдийг түүн зөрүүлж ирсэн, харин оронд нь архи бидэнд ихтгэл холболд баяр баясгалыг өгч ирсэн. Гэхдээ энэ байдал хурдтайгаар өөрчлөгдөж байна. Залуу үе, ялангуяа Gen-Z эцгийнхээ үеийнхнээс бага архи уудаг болжээ. Америкийн нэгдсэн улсад 18 настай хүмүүсийн архи туршиж үзсэн хувь сүүлийн хэдэн 10 жилд 25%-аар буурсан байна. Өсвөр насныхны их хэмжээгээр архи уух нь 50%-аар багассан. Германд эсвэл Францд ч гэсэн архи дарсан уламжлалт соёлын нэг хэсэг байсан ч архи уух нь багасч байна. Энэ бол ялалт юм. Осол багасч, гэмтлэн ор багасч, үүний дүнд амьдралын сүйддэг хүмүүсийн доо цөөрч байна. Гэхдээ нэгэн зэрэг өөр зүйлс буурч байна. Найзуудтайгаа ойролцоогоор өдөр бүр уулзах залуучдын хувь 50% буурчээ. Үдшилтэд оролцох нь 30% буурсан. Болзоонд орох, энгийн мэлгээ харьцаач мөн адил буурсан. Энэ бүгд ганцаардал, сэтгэл зүйн асуудал огцом өсөж буй цаг үеийн илрэл юм а. Үүний цаана олон шалтгаанууд бий. COVID-19, нийгэм сүлжээ гэмэд. Гэхдээ бидний хэрэглэдэг мансууруулах бодисын өөрчлөлт энэ байдалтай шууд холбоогүй юм шиг. Жишээ нь тамхи ба мансууруулах ургамал ихээр хэрэглэгдэж байна. Архитай харьцуулахад ургамал татах нь ихэнх хүмүүс сайн ярьж хүч өгөхгүй, үйлдэл хийх хэрэгэмжлэг багасгаж нийгмийн харилцаанд эвгүй ганцаардууд болгодог, ялангуяа ихээр хэрэглэвэл. Архин мянган жилд хүний амьдралыг бусдаа хуваалцах, баярлах, амьдралын сайхныг мэдрэх, хүчрэхэг нөлөөтэй хэрэгсэл байсаар ирсэн. Хэрвээ баруунд архи бага уудаг чиглэл рүү шилжиж байгаа бол бид ч мөн бүхлээрээ шин зам руу орох боломжтой. Хор уршигтай бодисын тусламжгүй эсвэл дор хаяж яг энэ бодисгээр бусдаа холбогдож баярлах ирээдүйд юу болохыг шийдэх бидний гарт байна. Ингээд төгсгөлтөнд хэлэхэд архи сархатнаас үүдэлтэй элдв хэрэг явдал хүмүүний альч цаг үед гарсаар ирсэн. Өдгөөгөөс 800 гаруй жилийн өмнө эзэн богд Чингис хааны итгэлд ноёд төшмөл мэрэгэн сайдуудаа хамт архины талаар юу гэж хэлцсэнийг хамтдаа үздэцгээе. Орчлон хорвоо одод тэнгэрийн доор олон элэг төмөн толгой тийгнэгдгэн урах хуйгаас шинх хуй хүртэл улс ирэг ийг хурааж харид өргөн зүг таван өнгийг иргшээсэн монголчууд ялалтын омгон сархадаар мялааж сайн муу үйл зэрэгцэх болжээ. Иймд эзэн Чингис хаан олон өрлөг мэрэгд сайдуудaan дуудан ирүүлээд тэдний ор дарсанд хандах чин санааг нь ин соржээ. Өдгөө бид дэлхийн дээрхийг эрхэндээ хураажээ. Айснаа эрхшэн дарсан монголчууд маань их нутагтаа иргэн ирээд бор дарсанд дийлдэн хөлчүүрхэх болж хэрхийг өөр хоорондоо хэлцэхтэн
өгсөн хийгээд унгасан тэргэнд нуусан ах минь. Улс Монголын эзэн болгоод хаан оронд хүргэсэн ажит сархан шар минь. Ахмадын хувьэр та юу хэлсэн бол? За. Дээд хаан эзэн минь болгон сойрох юм уу? Дэлгэрхийн хурлжуулган дэлхийн эдэ цөм бүрдсэн боловч дэмт сайхан саргадгүй болбоос дэмий нэгэн явдал болж дээд хурмыг гутаан мзээ. Учиртай найр өрөөлгүй аваас өнөр олон цэнгэлгүй болмоо. Ундан дарсгүй болбоос өргөн төмөн цулгүй болмоо. Харин нутгийн тэнгэрийг ялалтын ухагаар цочсон Баатар ирсэн маань найрын ширээ шимийн дарсгүй болбоос шинхэн хөөр баяр нь гундуу байх усуу. Төөмөр мэт дайнд түүртэлгүй орогч сүртэд заан минь. Тугс үлдий минь барьж үл хөдлөгч чулуун хөшөө гом хозай минь. Чи юу гүйлгсэн бол? Барилдсан үгийг маань балалдаг биш үү? Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг биш үү? Чуулсан үгсийг маань цуцалдаг биш үү? Чухал нууцыг маань задалдаг биш үү? Иймийн учир үгийг бардам сэтгэлийг дээрэнгүй болгогч эдтэй бөгөөд шидтэй бор дарсыг дээр дор хөгшин залуугүй ууж хөлчүүрэхгүй байвал зохилтой. Миний санал энэ тул мэрэгэн сайдууд үгэн хэлнэ. Самуурсан үгийг маань сануулдаг биш үү? Сайн муу хоёрыг мэдүүлдэг биш үү? Доторх үгийг маань гаргадаг биш үү? Доор дээр хоёрыг ялгадаг биш үү? Эртнээс нааш ар шаам биш үү? Үүнээс хойно дур татгал биш үү? Жаргасанд нь зовлонг таниулж, зовсонд нь жаргалыг бодуулагч энэ ар шаанд тийм нэгэн сайн шидэж бас биш үү? Миний бодоход ор дарсанд сайнаас илүү сар муугийн ичид ихтэй болов. Анхлан уухад алтан шумул мэт. Амнаас гарахдаа арслан заам мэт. Хэлэн дамсахад хидгэн шумул мэт. Хэлнээс гарахдаа хэсэр заам мэт. Оюун бэлгийг умартуулдаг биш үү? Олсон зөөснийг баруулдаг биш үү? Сархтад шимтгэн болоод сайн муу хоёрыг ялган хэлэлцээ. Архинд амтшгаан болоод аливаа үлсээ зөвлөлдөцгөөе. Боорч өрлөгийн үгүнтэй боловч ундан дарсгүй болбоос ураггүй буюу учирсан энэ бид жаргалгүй буюу архитарсгүй болбоос амтгүй буюу амраглан ханлагч нөхөрт жаргалгүй буюу гисэн хэдиж хар эрхийг самаран төвчий хан эзэндэн үнчээр зүтгэе хан их төрийн хэргийг зөвлөлдөй хашлах дайсныг омгийг дарыг бүгдээрээ хурсан бүгдээр уувал жаргал холойр сонсвос хүсэл амлан ядах үгэнд чимэг алалтан байлдах дайнд зүрх болох учир бордарсыг юунд уухгүй байх үлээ тохох үед нь уух хэрэгтэй сүгнэх үед нь тогтоох учиртай биш үү Хараар хэний зориг боёо хаан эзэнт минь саац үгүй боёо бор дарсны зориг боёо богд эзэнт минь засаг үгүй боёо энэ сархад хэмэгчин хан тэнгэрийн аршаан хатан дэлхэн хишиг бас хаан эзэн хас төрийн маань буян идэний дэж болоо. Эмэс энэ бүгдийн хариуд ерөөл айлдан сөн түшиж хундаг өргөн ууцгайл да унтал бостол согтцойлдоо чи зүйтэй Даасан үгийг саатуулдаг биш үү?
доторх үгийг хөөдөг биш үү? Тунгалаг ухааныг булангарладаг биш үү? Амаргаас алгасуулдаг биш үү? Аль ямуу сэтгэлийг төрүүлдэг биш үү? Хамт явах нөхдөөс хагацуулдаг биш үү? Харгас дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг биш үү? Миний санахад өрлөг сайд сэлэм та. Дайны хат суусан дайчин Баатар атлаа сайн төрийн ивэл ачлалыг сархад ундаатай бүү эндүрч санагтун. Ерөөс бор дарсанд эрдэм гэж огт үгүй байтал бодлогогүй үгийг хэлж болчимгүй үлийг хэлж боломгүй билээ. Боломгүй их далайн усанд өчүүхэн горигч нэмэртэй гэдэг. Олон мэрэгдийн хуралдаад энэ өнчин хөвөнч үгэн хэлэг. Хэц! Ончин хүүд үг юу вүлээ? Өрг үлдэг морьд чадал юу вүлээ? Ончин хүүгд этэгвэл эр болж өсдөг. Өргүүлдэг морийг тэтгвэл хүлэг болж давхидаг босуу. Хөвөнчи үхтэй бол өгүүлж үз. Хошуутай бол холбож үз. Игсийн тоонд ороогүй ч хэлээ. Юр сансан санаагаа өгүүлнэ би. Сайдын зэрэгт ороогүй ч хэлээ. Сайтар ялган хэлнэ би. Багаар уувал жаргал босуу. Бахарцлаа уувал зовлон босуу. Учиртай уувал жаргал босуу. Унатлаа уувал зовлон босуу. Хун шувуу мэт хуралдаасай. Хурсан бүгдээр жаргаасай. Цэн шувуу мэт цэнгээсэй. Цэцэн мэрэгдээ аван жаргаасай. Хитрхи ихээр хүлчүүрэлгүй. Хэрэг учраа марталгүй. Өөрийн бие цэнэж өнөд твчвэс зохилтой. Мэрэгдийн их хуралдаад мэдл багтайч хүний үг хэрэг буюу өрөлгүүдийн хэлэлцээнд өнчин хүүгийн үгч нэмэр буюу олон мэрэгд цугаар сонсогтун өнчин хүүгийн үгэнд үнэн үг нижгээд буй Монгол газар альва хэрэг явдал цум архинаас үүдэлтэй тул дөчхөрөөд дөнгөж амс тэгвэл зөв явдал болоо. Тэгтэн сард нэг тогтоовол сайн хэрэг, жилд нэг тогтоовоос ер сайн. Харин огт амсахгүй болвоос маш сайн учир. Ким хүмүүнийг мэрэгэн хэмээн нэрлвэл зохилтой. Үүнээс хойш Баатар их сайдууд минь бор сархадыг эгнэгт төвчиж бодол санаагаан эрүүл байлгасуу. Мөнх тэнгэрийн их суу залын дор улсаа мандан цэнгэн жаргалдан сууваас зохилтой. Орчлон хорвоо одод тэнгэрийн доор олон элэг төмөн толгойд нэгнэгдгэн ураг хуйгаас шинг үе хүртэл улсыг хурааж төмнийг амаржуулсан Чингис хаан олон мэрэгдийн хуралдаанаас үүдэн үеийн үе үрийн үрд санаж явдгаа хэмээн зарлиг болгосон нь энэ болоо. Хэрвээ хөнтөнд таалагдвал сэтгэлээ харамгуйлтэйгээрэй. Энэхүү хөнтөндүүдийг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хойноор оруулахыг хүсвэл миний доорх танс руу ханд өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцаая, хамтаагаараа.